удаагийн дугаараар та бүхэндээ амжилттай эмэгтэйчүүдийн амралтын өдрөөр хийдэг шинжлэх ухааны үндсэлтэй 5 зуршлыг хуваалцж байна. Амралтын өдрүүдийн цаг бол маш үн цэнтэй бөгөөд ихэвчлэн хэтэрхий хурдан дуусчдаг юм шиг санагддаг. Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөх нь таны ажлын өдрийн амжилтанд эрс нөлөөлдөг. Амжилтаа яваад эгжийн эмэгтэйчүүдийн нууц нь тэд амралтын өдрүүдийг зүгээр өнгөрөөдөггүй, харин дараагийн 7 хоногт эрч хүчээ сэнэглэх алтан үе болгон ашигладагт байдаг юм. Тиймээс тэдний амралтын өдрөөр заавал хийдэг шинжлэх ухааны үндсэлтэй 5 алтан зуршлыг дэлгэрүүлэн танилцуулъя. Үүнд 1-р зуршил тархины амралт буюу өглөөний цагийг өөртөө зориулах. Ажлын өдрүүдэд тарих маш их мэдээлэл, дэлгэцийн сэнхэр гэрэл бөмбөдүүлж ядардаг. Судалгаагаар сошиал медиагаас 24 цаг холдох нь тархины допамины хэмжээг тэнцвэржүүлж сэтгэл түгшүүрийг 30%-аар бууруулдаг болохыг тогтоожээ. Амжилттай эмэгтэйчүүд амралтын өдрөө дор хаяж нэг өдрийг утаснаас хол өөртөө зориулдаг байна. Тэд бусдын амьдралыг сошиалаар харах биш, харин тухайн агшинд амьдарч тархиа бүрэн амраадаг зуршилтай. Энэ даваа гарах тархийг маш сэргийг бүтэлж байхад тусалдаг. Ажил болон хувийн амьдралынхаа хооронд хил хязгаарыг бий болгосноор тэд тархиа жинхэнэ завсарлага авч, оюун санааны гүн сэргэлтийг хангаж, бүтээл сэтгэлгээний орон зайг бий болгодог. Өглөөний цагийг уцсгүйгээр өөртөө зориулан өнгөрүүлэх нь зөвхөн сэтгэл зүйн амралт биш, харин хүний тарих, даавар болон мэдрэлийн системд шинжлэх ухаанаар батлагдсан өндөр ач холбогдолтой болохыг олон улсын судалгаанууд харуулж байна. За үүнд 1-р нь стрессийн дааврыг бууруулдаг. Америк нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн системчлсэн судалгаагаар өглөө усаа шууд утас шалгах үед тархинд ирэх мэдээллийн урсгал нь стрессийн даавар болох кортизолын хэмжээг огцом өсгөдөг болохыг тогтоожээ. Дижитал детокс хийж өглөөг утасгүй өнгөрүүлсэн хүмүүсийн кортизолын түвшин болон өрөвслийн маркерууд мэдцгүйж буурсан байна. Энэ бие махбод өглөөг тайван айдас түгшүүргүй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хоёрт нь допамин дааврын тэнцвэрт байдал ба анхаарал төвлөрөл сайжирдаг. Өглөө босонгуудаа сошиал медиагаас лайк, коммент харах, эсвэл мэдээг үлгээх нь тархийг хялбар аргаар допамин авах горимд шилжүүлдэг. Гар утасны хэрэглээ өдрийн турш улам их допамин нэхэх хамаарлыг үүсгэдэг. Өглөө дэлгэцгүй эхлүүлснээр анхаарал төвлөрөл нэмэгдэж өдрийн турш хэрэггүй зүйлд сатаарах магадлал багасдаг болохыг судалгаагаар баталсан байна. 3-т төгшүүр сэтгэл готрлын шинж тэмдгийг бууруулдаг. Харвардын анагаах ухааны сургуулийн судалгаагаар ердөө 1-7 хоногийн турш цахим хэрэглээгээ хязгаарлахад оролцогчдын төгшүүр 16.1%-аар, сэтгэл готрол 24.8%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. 4-т нойрны чанар сайжирдаг. Өглөө болон оройн цагаар дэлгэцийн хамаарлаа багасгасан хүмүүс шөнө дунджаар 20 минутаараа илүү унтаж, гүн нойрны хугацаа нь уртассан байна. Энэ нь өглөө босоход илүү эрч хүчтэй байх үндэс болдог. Бүрэн хэмжээгээр технологиос татгалзах албагүй бөгөөд судалгаагаар хэсэгчлсэн детокс хийх буюу тухайлбал өглөөний 1 цаг утас оролдохгүй байх нь бүтэн детокстой ижил үр дүнтэй байдаг нь тогтогдчихжээ. За амжилттай эмэгтэйчүүдийн 2-р зуршил бие махбод олон сэтгэл зүгээ эрүүлжүүлдэг. Бие махбод олон сэтгэл зүгээ эрүүлжүүлэх буюу өөрийгөө халамжлах нь амжилттай эмэгтэйчүүдийн хувьд зүгээр нэг хансаглал биш, харин урт хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах стратегийн хөрөнгө оруулалт юм. Шинжлэх ухааны судалгаагаар өөрийгөө халамжлах зуршил нь тархины бүтцийг өөрчилж, стресс төсвөртэй байдлыг нэмэгдүүлдэг болох нь тогтогджээ. Амжилттай эмэгтэйчүүдийн амралтын өдрүүдэд биеийн чилээг гаргаж, энергийн түвшингөө нөхөн сэргээхэд анхаардаг. Үүнд 1-р нь бие махбодоо эрүүлжүүлдэг. Стэнфордын их сургуулийн судалгаагаар байгаль 90 минут алхахад тархины сөрөг бодлыг хэрэгцүүлдэг хэсгийн идэвхжил буурдаг байна. Ингэснээр кортизол буурч цусны эргэл сайжран ажлын өдрүүдийн суугаа ажлаас үүдэлтэй булчингийн чангарал тавигддаг.
Амралтын өдрөөр дутуу нойроо нөхөх нь зүрх судасны өвчлөлийн эрсдлийг 20% буурладаг болохыг Европын зүрх судасны нийгэмлэгийн судалгаа харуулсан. Амжилттай эмэгтэйчүүд ажлын өдрийнхөөс 1.5 цагаас илүүгүй уртаар унтаж биохимнэлээ алдагдуулахгүйгээр амардаг зуршилтай. Хоёрт өөрийгөө халамжладаг. Тэд өөрт нь эрч хүч өгдөггүй, зүгээр л цаг үрсэн уулзалт хүсэлтүүдээс ийдгээр татгалздаг. Сэтгэл зүйн туйлдалтаас сэргийлж зөвхөн өөрийгөө цэнэглэх зүйлстэй цаг гаргадаг зуршилтай. Сэтгэл хөдлөл тулгарсан асуудлуудаа цаасан дээр бичиж буулгах нь айдас түгшүүрийн төв хэсгийг тайвшруулдаг болох нь Калифорни их сургуулийн судалгаагаар батлагдсан. Амжилттай эмэгтэйчүүд өнгөрсөн 7 хоногийн амжилт болон сургамжаа дүгнэн бичдэг. Тэд халуун усанд орох, массаж хийлгэх эсвэл гэртээ арьс ажиллагаандаа анхаардаг. Хөгшрөлийн эсрэг анагаах ухааны доктор Сабакаки Биногийн зөвлснөөр амралтын өдрүүдэд стрессийн даавар болон кортизолыг бууруулах нь арьсны эсийн нөхөн төлөвчлөлтийг 2 дахин хурдсгадаг гэжээ. Энэ зуршил нь зөвхөн үнэтэй спа орох биш юм. Гэртээ тухтай орчин бүрдүүлж, урамлын цай уух, арьсандаа гүн чийгшүүлэх маск тавих, биеийн лимфийн урсгалыг дэмжих, зөөлөн ил хийх зэргээр бие махбодоо хайрлах зан үйл юм. Өөрийгөө хайрлаж арчилдаг эмэгтэй энерги нь үргэлж өндөр, хац нь үргэлж залуу байдаг. За амжилттай эмэгтэйчүүдийн 3 дугаар зуршил тархиа цэнэглэдэг. Оюун ухаанаа цэнэглэж хоббидоо цаг гаргах нь амжилттай эмэгтэйчүүдийн хувьд зүгээр нэг цаг нөхцөх үйлдэл биш юм. Шинжлэх ухаанд үүнийг идэвхтэй амралт гэж нэрлэдэг бөгөөд энэ тархины бүтээл сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг хэд дахин нэмэгдүүлдэг болох нь тогтогжээ. Амжилттай эмэгтэйчүүд амралтын өдрүүдэд оюун ухаанаа дараах чиглэлүүдээр цэнэглэдэг. Үүнд нэгд тархины уян хатан чанарыг дэмжих хоббигоо хөгжүүлдэг. Ажлын өдрүүдэд тарих зөвхөн логикт тооцоолон бодох эсвэл удирдлага зохион байгуулалтын нэгэн хэвийн даалгавруудыг гүйцэтгэдэг. Харин амралтын өдрөөр огт өөр чиглэлийн хобби эрхлэх нь тархины шинэ мэдрэлийн эсүүдийн холбоосыг үүсгэдэг байна. Гар болон тархины зохицуулалт шаардсан хобби нь тархийг урсгал төлөвт оруулдаг. Энэ үед цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг мартдаг бөгөөд энэ нь сэтгэл түгшүүрийг ангаах шилдэг юм болдог. Шинэ аялалгүй тоглож сурах эсвэл 7 хоногт ердөө 30 минутыг шинэ хэлний аппликейшн зориулах нь тархины зүүн ба баруун тархины мэдээлэл солилцоог хурдсгадаг. Хоёрт оюуны хуримтлал үүсгэдэг. Амжилттай эмэгтэйчүүд салбарын бос боловч хувь хүний асын харааг тэлэх мэдээллийг сонирхдог. 30-40 насны хооронд шинэ зүйл сурахаа болох үед тарих маш хурдан хөшөрч эхэлдэг. Амжилттай яв эмэгтэйчүүд суралцахад хязгаарч зогсоодоггүй. Тэд амралтын өдрөөр бүтэн нэг цагийг зөвхөн өөрийгөө хөгжүүлэх, ном унших, шинэ хэл сурах эсвэл сонирхолтой подкаст сонсоход зориулдаг. Тархиндаа шинэ мэдээлэл өгөх бүр тархины мэдрэлийн эсүүд залуужиж ой тогтоолт сайжирдаг байна. 3. Өөрийгөө сорих шинэ орчин бүрдүүлдэг. Амжилттай яв эмэгтэйчүүдийн хувьд нэг хэвийн байдлаас амархан үүддэг тул амралтын өдрөөр жижиг хэмжээний сорилтуудыг өөртөө үүсгэдэг. Холбол нарийн бов эсвэл урд өмнө хийж байгаагүй шинэ үндэсний хоол хийх зэрэг нь анхаарал төвлөрлийг шаарддаг бүтээл сорилт юм. За амжилттай эмэгтэйчүүдийн 4 дахь зуршил эх 7 хоногоо төлөвлөж бэлдэх. За эх 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргах буюу стратеги төлөвлөлт нь амжилттай эмэгтэйчүүдийг гал ундрах горимоос удирдах горим шилжүүлдэг гол зуршил нь юм. Даваа гарагт ямар ч төлөвлөгөөгөө орох нь өглөөс ирмэг шийдвэр гаргалтын ядаргааг үүсгэдэг. Тиймээс нэм гараг бол эх завгүй ажлын 7 хоногт өөрийгөө бэлтгэж ажлын өдрүүдийн стрессийг 3 дахин бууруулж бүтэмжээ үлэмж нэмэгдүүлдэг байна. Амжилттай эмэгтэйчүүдийн ашигладаг стратеги төлөвлөлтийн гол алхмууд нь: 1. Өнгөрсөн 7 хоногоо дүгнэх. Шинэ төлөвлөгөө гаргахаас өмнө өнгөрсөн 7 хоногт юу болж өнгөрснийг товч харж сургамж авдаг байна. Амжилтгүй болсон ажлуудаа эх 7 хоног руу ухаалгаар шилжүүлж алдаагаа давтахгүй байх суурийг бэлтгэнэ. 2. 3 зорилгоо тодорхойлдог.
Ирж буй 7 хоногт амжуулах хамгийн чухал 3 зорилгоо эрэмлэн бичиж хувцас хунаар эсвэл хоолой бэлдснээр 7 хоногийн урьдчилан сэргийлэх өнгө альсыг тогтоодог. Ингэснээр тэд даваа гаригийн өглөө сандралгүй яг юу хийхээ мэдсэн ялагчийн хуваар маш тайван итгэлтэй эхлүүлж чаддаг байна. 3-т цаг зохицуулах аргачлалаа хийдэг. Амжилттай эмэгтэйчүүд зүгээр нэг хийх ажлын жагсаалт бичдэггүй. Харин тухайн ажлыг яг хэдэн цагт хийхийг хойноолтой шууд зориулан тусгадаг. Харин хамгийн сайн ажилдаг өглөөний цагуудад чухал төсөл стратегийн ажлуудаа төлөвлөж хийдэг. 4-т амьдралын тэнцвэрийг төлөвлөдөг. Амжилттай эмэгтэйчүүд хойноолтой зөвхөн ажлын уулзалтуудыг биш, хувийн амьдралын чухал хэрэгцээг ижил түвшинд зориулж багтаадаг. Тухайлбал спорт зааланд хичээллэх цаг гаргах, гэр бүлийн оройн хоол хийх, гоо сайханд орох өдөр ном унших цагаа уулзалт шиг хойноолтой зоож түүнийгээ ягшлал баримталдаг зуршилтай. 5-т ахуйн бэлтгэлийг хангадаг. Амжилттай эмэгтэйчүүд ажлын өдрүүдэд өнөөдөр юу өмсөх вэ? Оройн хоолнд юу ийх вэ гэх мэт жижиг шийдвэрүүдэд тархины энергийг өргөхийн тулд амралтын өдрөөр түүнийгээ бэлддэг. Ажлын өдрүүдэд завгүйгээс болоод гадуур чанаргүй сахар болон боловсруулсан нүрс усаар баялаг хоол идэх нь арсыг хөгсрүүлж биеийг өргөсүүлдэг гол шалтгаан болдог. Тэд амралтын өдрөөр дараагийн 3-4 өдрийн хоолны бэлтгэц ногоогоо урьдчилан бэлдэж хөргөчөндөө хийдэг. Энэхүү ухаалаг дадлал нь ажлын өдрүүдэд цаг хэмнэхээс гадна арсыг дотроос нь залуужуулах, биеийг эрүүл байлгах хамгийн том хөрөнгө оруулалт болдог байна. За амжилттай эмэгтэйчүүдийн 5 дугаар зуршил. Чанартай харилцааг эрхэмлдэг. Чанартай харилцааг эрхэмлэх нь амжилттай эмэгтэйчүүдийн амьдралын чухал тулгуур багна бөгөөд энэ урт хугацааны сэтгэл ханамж ажлын өндөр бүтээмжийн үндэс болдог. Тэд амралтын өдрүүдэд олон хүнтэй өнгөц харилцахаас илүүтэйгээр өөрт нь үн цэнтэй цөөн хүмүүстэй гүн гүнзгий чанартай цагийг өнгөрүүлэхийг уртл болгодог. Шинжлэх ухааны үндэслэл болон амжилттай эмэгтэйчүүдийг хэрэгжүүлдэг гол хандлагуудыг танилцуулъя. Үүнд нэгт агцын дааврыг идэвхжүүлэх. Харвардын их сургуулийн 85 жилийн турш хийсэн хүний үйлчлэлийн судалгаагаар хүний хамгийн жаргалтай эрүүл байлгадаг гол хүчин зүйл бол карьер болон мөнгө биш, харин чанартай дулаан харилцаа болохыг баталсан. Амжилттай эмэгтэйчүүд ажлын стрессээ гэр бүл, дотны найзуудынхаа дунд мартаж, сэтгэл зүйн хувьд бүрэн амардаг. 2-т утасгүй цаг гаргадаг. Амжилттай эмэгтэйчүүд хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа тооны хувьд бус чанарын хувьд анхаардаг. Оройн хоолны ширээний ард эсвэл хүүхдүүдтэйгээ тоолж байхдаа утсаа оролддоггүй. 3-т хүрээлэлээ зөв сонгодог. Тэд өөрийнх нь цаг хугацаа, эрчим хүчээс ордог хортой харилцаанаас татгалзаж сурсан байдаг. Амралтын өдрөөр тэдний дэмждэг, урам зориг өгдөг, ижил сонирхолтой амьдралын зөв хэмнэлтэд найз нөхдөдөө уулздаг. Энэ тэдэнд шин санаа, ирээдүйн зорилгоо ярилцах бүтэц орчин болж өгдөг байна. 4-т гэр бүлийн зан үйлийг үүсгэдэг. Харилцааг бат бөх байлгахын тулд тэд амралтын өдрүүдэд уламжлал болсон тогтмол үйл ажиллагаануудыг зохиодог. Тухайлбал бямба гаригийн өглөө гэр бүлээрээ бэлэнчиг хийж идэх, бүтэн сайны өдөр аав ээждэрээ очих, эсвэл хантайгаа зөвхөн хоёулаа болцох, болзооны оройг урьдчилан төлөвлөх гэх зэргээр гэр бүлийн хүрээнд өнгөрөөхийг эрмэлздэг. 5-д нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог. Ихэнх амжилттай эмэгтэйчүүд амралтын өдрийн тодорхой цагийг бусдад туслах, сайн дурын ажилд зориулдаг байна. Нийгэмдээ эерэг өөрчлөлт гаргах, хэн нэгэнд туслах нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж болон амьдралын утга учирыг нэмэгдүүлдэг. Амжилт гэдэг бол ажил биш, эрүүл мэнд гэдгийг амжилттай эмэгтэйчүүд маш сайн мэддэг. Амралтын өдөр бол өөрийгөө эрхлүүлэх, эрч хүчээ нөхөх цаг юм. Амралтын өдрүүдэд эдгээр алхмуудыг хийх нь амжилттай хүмүүст үр бүтээлтэй 7 хоногийг өнгөрөх боломжийг олгодог. Амжилт гэдэг бол том өсрэлт биш, харилцан тасралтгүй үргэлжлэх жижиг зуршлуудын цуглуулга юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.